Хей ол Мухат ончгоо байна. Тэгээд ээлжлэлт архитектурын амьдрал гэдэг нэртэй миний цуврал бичлэгийн шинэ анги бэлэн боллоо. Тэгээд өнөөдрийн бичлэгээр би өөрийгөө огтхонч харуулахгүй. Өнөөдөр жоохон зөв ярьж тайлбарсан маягаар тийм форматаар харуулна гэхүү дээ. So өнөөдөр би та бүхэнд миний жил оролцсон том төслийн талаар ярьж өгнө. Бас тодорхой хэмжээгээр энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс би ирээдүйд болох үзэсгэлэнтэй урьж байна. Энэний талаар бол бичлэгийн сүлд дэлгэрэнгүй ярьж өгнө. За. So эхнээс нь ярьж өгье. Ханас гэж хэрэг бүр эхнээс нь. Нэг сайхан санктын 290 наргүй байдаг өдрийн аль нэгэнд нь сургууль дээр архитектурын төрлөл гэдэг лекцэн дээр би сууж байлаа. Тэгээд лекц дарсны дараа манай лекцийн багш маань намайг дуудаж нэг санал тавьсан. Юу вэ гэхээр нэг том төсөлд оролцох уу гэд хэлж байсан. Тэгээд би яагаад намайг гэж сонгож асууж байгаа юм бэ гэсэн чинь чамаа гадаад болохоор ажиллахад сонирхолтой байх бах гэж бодож байгаа юм аа гэд хэлээд ингэн би окей гэд. Тэгээ надад бүх нөгөө санаагаа харуулж одоо нөгөө төслийн талаар ярьж өгөөд миний сонирхлыг тодорхой хэмжээгээр их татаж чадсан. Тэгээд ерөнхийдөө энэ төсөл нь бол төлөвлөлтийн шатн дээр явж байсан. Тэгээд яг миний оролцож эхэлсний эхний өдөр нь энэ зураг төслөөс амьдрал руу гарах мөч нь эхэлж байсан. So энэ юм проект вэ гэхээр энэ том төслийг Улица Мира гэж нэрлсэн. Монголоор хэлэх юм бол дэлхийн гудамж гэж нэрлэх болно. Гол утга санаа нь юу вэ гэхээр энэ гүүр шиг адилхан хэлбэртэй конструкц нь дэлхийн том хотуудыг холбож өөрийн гудамжиндаа олон үндэсний архитектурын стил, хэв маяг гэх мэтчлэн юмнуудыг шингээж харуулсан утга учиртай тийм макет гэхүү дээ. Ерөнхийдөө энэ бол нэг абстракт стил маягийн төсөл. Манай багш иймэрхүү юмыг нэг ус удаа хийж байгаа юм билээ. Иймэрхүү том төслийг. Тэгээд энийгээ хийж дууссаны дараа том үзэсгэлэнүүдэд тавихаар ирсэн. Тэгээд тохиролцсон юм билээ. Тэгээд тэр газруудын нэг нь Эрмитаж буюу өвлийн ордон байх юм билээ. Би ийм том төслийн нэг хэсэг болж байгаадаа үнэхээр их бархахж байгаа. Тэгээд бас өшөө гоё нэг юм юу вэ гэхээр энэ төслийг хийхдээ манай багш бид нар ерөнхийдөө ном гаргах гэж байгаа. Ерөнхийдөө ном гаргах юм билээ. Одоо энэ хатлаар ингээд харуулсан, ярьсан. Тэгээд оролцож байгаа оюутан болон өөрөөсөө 2 хуудас энэ төслийн талаарх бодол санаагаа бичсэн байх хэрэгтэй байсан. Мэдээж орос хэлээр. Гэхдээ хамгийн гоё хэсэг нь юу вэ гэхээр намайг орсоор тэгээд монгол бичгээр энэ бүхнээ бичээрэй гэж даалгасан. Юу нь миний хувьд гоё байгаа вэ гэхээр нэгт чи өөрийнхөө нэрээ энэ ном дээр гаргана. Хоёрт чи монгол бичгээр юм бичиж үлдээн. Гуравт хамгийн гоё нь гэвэл энэ номыг Эрмитаж татгалах болно. Үнэхээр нэр төрийн хэрэг. Тэгээд эндээс дараах хэцүү дарамт гэхэд таашаа pressure гэхүүдээ тиймэрхэн гарч ирж байгаа. Би 10 жилийнхаа монгол бичгийн багштайгаа ярьж алдаагүй цэвэрхэн бичиж өгөх тал дээр одоо ажиллаж эхэлж байгаа хөө дээ. Гэтэ болгоч дөө энийг. За энэ проектын дээр нийтдээ нэг багш, 2 дадлагын багш, тэгээд 36 оюутан оролцож байгаа. Энэ оюутнууд нь бол 3-аас 5 дахь курсын оюутнууд. Гэхдээ яг үнэндээ бол тэр 36 оюутны 15 л ирж юм идэг. Бусдад мэдэхгүй. Эхний өдөр амин гарч ирсэн. Тэг байхгүй. Одоо яг төсөлт нь гарч ирэн тавцаад. So тэгээд бид нэр энийг 2019 оны 4 дугаар сард эхэлж барьж эхэлсэн. Нийтдээ 11 сар хийж байгаа. Яг нөгөө
ажилласан сарууд тооцох юм бол тэгээд яг үндэлт бол амар нарийн ажил энэ бол хүн болгон хийж чадхаар биш. Гэхдээ маш их сонирхолтой. Энэ төслийн өргөн нь маань бол метр 30 см, урт нь 12 метр. Тэгээд өндөр нь бол нэг ойролцоогоор метр 30 см байгаа. Гэхдээ энэс өндөр болж магадгүй. Яг л юм нэмэх шинээр нэмэгдэж баригдаад байгаа болохоор. Тэгээд мэдээж энийг зөөвөрлөхийн тулд салж болдгоор хийж байгаа. Одоо метр болгон дээр тийм төсөлттэй, холболттой тиймхүү санаатаагаар хийж байгаа. So баган танилцуулга өгөх юм бол энэ гүүрний маань дундуур нь одоо харж байгаа. Дундуур нь машин зам, метро, явган хүний зам, парк, газар доогуур усны ус цахилгааны гэх мэтлэн холболтууд явж байгаа. Зүүн талд нь бол үйлдвэр, дэлгүүр, офис гэх мэтлэн барилгууд байршлах болно. Харин баруун талд нь бол орон сууц гэх мэтийн юмнууд байрлаж байгаа. Энийг анх хийж байхдаа бид нар бол нэг одоо ерөнхий санаагаа гаргацсан конструкцийн зураг төслийг бэлтгэсэн байсан. Тэгээд хийх явцдаа бол ерөнхийдөө яавал гоё байна, тиймэрхүү байж хийх юм уу, хийх гэсэн юм уу гэх мэтлэн тиймэрхүү шин санаанууд гарч тэгээд жоохон замбраагүй болж ирсэн. Гэтэ мэдээж анхныхаа нөгөө яг гол санаа энэс бол нэг холдоогүй. Тэгээд анх энэ төслийг манай сургууль огтхонч дэмжээгүй. Манай багш өөрийнхөө карманаас бүх материалын мөнгө гаргаж ирсэн. Сургууль багшийн хийж байгаа юм дэм тийм дургу байсан. Тэгээд наатаа нураа хай устгах хинт хэрэгтэй гэх мэтэр хэлж байсан ч бид нар хийгээд дуусгая гэж шийдээл тэгэл хийж эхэлсэн. Тэгээд сургуулаас гэхдээ ямар ч хэмжээгээр дэмжлэг авах хэрэгтэйсэн. Тэгээ манай багш маань сэргэлтэндээд телевизэд хандаж телевизээр бидний макетыг гаргасан. Энэ бичлэгийн талаар линкийг бол доор ингээ бичүүлдэг чинь. So тэгээд зурагтаа гараад олон санктын бүх хүмүүс үзээд мэдсэн байхад манай сургууль аргу байдлаас болж хүлээн зөвшөөрөө тэгээд санхүүжилж эхэлсэн. Тэгээд яг би ингээд энэ бүх юм болоход би дотроо Монгол зөвшөөрлгүй газар барилга барьчингуудаа дараа нурааж чадахгүй байдаг асуудалтай адилхан санагдаад тэгээд бүр амар юм төрчихсэн. Одоогийн байдлаар манай төсөл 89% гүйцэтгэлтэй байгаа. Тэгээд энэ өвчин гараагүйсэн бол бид нэр 5-6 сарын үед үзэсгэлэнгээ гаргаад харуулчих байсан юм. Гэвч бүх юм төлөвснөр явахгүй юм да. Одоо бол яг үндэ хизээ энийг гаргахаа яг мэдэхгүй байгаа, бүр хинж мэдэхгүй байгаа. Тэгээ очиж хийж дуусгая гэхээр нэг сургууль хаалттай. Тийм болохоор яг яах байдалтайгаа энэ ойлгомжгүй л байгаа. Гэхдээ дараа жил 2021 онд заавалчгүй бид гарах бодолтой байгаа. Тэгээд тэр үеэр Оросд ч юм уу санкт байх юм бол ирж үзээрэй гэж урьж байна. Дараа тэгээ яг тодорхой болсон үед бол би өдөр цагийн талаар мэдээлэл гаргаж захин урилга постлох болно. So заавалчгүй ирж үзээрэй. За ингээд инхэдөө болоод миний бичлэгийн талаар ярих, энэ бичлэг дээр ярих. Тэгээд үзэж сонирхсанд баярлалаа. Тэгээ бие бодцоорой. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye.